Их дэлгүүр дотор чи ганцаархнаа хоригдвол хэр удаан амьдарч чадах вэ? Хаяа бид бүхэн бүгдээрээ янз янзын бодлоо санаануудыг хаанаас ч юм сониучрхан бодож олдог. Би ч сурсан зангаараа YouTube ухаж сууж байгаа MrBeast YouTuber-ийн хүнсний дэлгүүр дотор өнгөрөөсөн өдөр бүртээ $10,000 хождог бичлэгийг хараад хэрвээ би улсын их дэлгүүр дотор ганцаархнаа хоригдвол хэр удаан амьдрах боломжтой юм болоо гэж бодсон. Намайг Zinon гэдэг би YouTube дээр янз бүрийн сонирхсан бичлэгээ хийх дуртай жирийн нэгэн залуу байна. Өнөөдрийн бичлэгээрээ бид бүхэн хэрвээ бид нар улсын их дэлгүүр дотор хоригдвол хэр удаан амьдрах боломжтой вэ гэдэг тооцооллыг хий. Намайг дэмжиж лайк болон subscribe тавьчаа дараад өгөөрэй. Баярлалаа. За ямар ч тач улсын их дэлгүүрийн 6 давхарт чи гав ганцаараа амьдрах болно. Нэг давхарт нь гоо сайхан, гоёл чимэглэл, үнэртэй ус мус гэх мэтчлэн зүйлс байрладаг бөгөөд номин дэлгүүр бас байдгийг хүн бүхэн мэдэх бах тийм үү? Мэдээж амьдрахын тулд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол бидэнд идэх хоол хүнс хэрэгтэй. Дундаж супермаркет, grocery буюу хүнсний дэлгүүрүүдэд 15,000-аас 60,000 бүтээгдэхүүн байрладаг. Энийг хаанаас мэдэж авч болох вэ гэвэл SKU буюу нөөц хадгалах нэгжээр тооцоолно. Их дэлгүүр дотор байдаг номингийн супермаркет нь харьцангуй томдоо орох учраас хэдүүлээ барагцаагаар бодоод нийт 60,000 бүтээгдэхүүн байгаа гэж бодъё. Тэрхүү бүтээгдэхүүнүүдээ 3 хувааж багцлавал нэгт болохоор муудаад хэрэглэх боломжгүй болох бүтээгдэхүүнүүд нийтдээ нэг 20,000 ширхэг. Хоёрт удаан хугацаанд хадгалж болох бүтээгдэхүүнүүд бас 20,000 ширхэг. Гуравт болохоор хоолтой холбоогүй бүтээгдэхүүнүүд барагцаагаар бас 20,000 гэж энэ тэнцүү тооцоолоод багцлаад үзвэл яг идэж болох, ашиглаж болох 40,000 бүтээгдэхүүн байгаа гэсэн үг. За тэгвэл хөрөгчөнд байгаа бас муудах боломжтой сүү, тараг, талах боов гэх мэтчлэн зүйлсийг эхний ээлжинд хэм хэмжээтэй хамаарахгүй идэж чадах хэмжээгээр бол идээд яг 14 хоног буюу 2-7 хоног идэх хоол хүнс бол асуудалгүй. Харин 14 хоногийн дараа идэж дуусгаагүй ч гэсэн бүтээгдэхүүнүүд маань ер нь бол муудах учраас хэрэглэж болохгүй. Одоо муудсан бүтээгдэхүүн идээд байлтай нь штэ. Ямар нэгэн өвчин өнөл үүсгэх юм бол дараа нь биднэрт аюул учрна. За тэгэхээр 14 хоног муудаж болох үс бүтээгдэхүүн хэрэглэсний дараа 15 дахь хоногт чамд нийтдээ хэрэглэж болох 20,000 бүтээгдэхүүн үлдэнэ. Тэгээ хүн дунджаар өдөрт 2,000 калори авах хэвээр хэдүүлээ жоохон гам бариад өөртөө хурцлаад өдөрт 1,500 калори авъя гэж тооцоолоод нэг хэрэглэж байгаа хоол хүнсийнхаа бүтээгдэхүүнээ барагцаагаар нэг 100 калори агуулна гэж бодох юм бол 20,000 ширхэг нь 2 сая калори шахуу идэх зүйлс байна гэсэн үг. Тэгээд энэ нь нийтдээ 1333 өдөр бөгөөд энэ дээрээ 14 хоног нэмээд бас хүн 30-аас 60 хоног хоолгүй байх чадaltaй бөгөөд идэх хоол дуусны дараах 60 хоногийг нэмээд нийтдээ 1407 хоног бол амьдрах боломжтой. За энэ бол яг жинхнээсээ яг ийм юм болно гэсэн үг биш. Яг барагцаа хэдүүлээ дүгнэлтээр бодож байгаа зүйл. Тийм болохоор маш сайн хатуу анхаараарай. Улсын их дэлгүүр дотор амьдрах явцдаа хажуугаар нь уйдахгүй бас ганцаар талаас болж галзуураад өгөхгүй тулд бид бүхэн улсын их дэлгүүр дотор хэд хэдэн сонирхолтой зүйлсийг хийх боломжтой. Нэгт улсын их дэлгүүрийн тоглоомын тасагдах сонирхолтой тоглоомнуудаар тоглох. Хоёрт янз янзын шинэ хувцас сольж өмсөд модельийн шоу гэх мэтчлэн зүйлс хийх. Даанч харамсалтай ганцаархнаа болохоор ганцаараа л галзуу юм шиг алхах бах та хөөрхий. Гуравт номын дэлгүүр дэх бүх номыг уншиж дуусгах. Улсын их дэлгүүр хэмжээнийхэн тооцоололоор бол нийтдээ нэг 5,000-аас 20,000 ширхэг ном байгаа. Тэгэхээр бас дунджаар бодоод 10,000 ном байгаа. Тэднийг уншнаа гэвэл 1407 өдрийг асуудалгүй өнгөрүүлнэ. Учир нь чи өдөрт 3 ном уншиж дуусгана гэвэл 9.1 жилд арай гэж бүгдийг нь уншиж дуусгана. Дөрөвт магадгүй телевиз технологи хэсэгт хийж болох сонирхтой зүйлс их байгаах. Жишээлбэл тоглоом тоглох, кино үзэх гэх мэтчлэн. Гэхдээ бас боломжгүй гэдгээ тооцох хэрэгтэй. Учир нь цоо шинэ бүтээгдэхүүнүүд байдэн штэ. Тийм болохоор тэд нар одоо ажиллах юм уу? Эсвэл дээр нь интернет оруулж болох юм уу гээл асуудлууд их байна. Бас зөндөө өөр сонин содон миний тооцож олоогүй зүйлс байгаа учраас уйдахгүй өнгөрүүлэх бүрэн дүүрэн боломжтой юм байна. Яг бодоод төсөөлж ярил үнэхээр сонирхолтой ч бодит байдал дээр тог ус интернет өөрөө айгүй том асуудал. Яагаад гэвэл чи гав ганцаараа байна. Тэднийг чи өөрөө зохицуулаад янзалж манзлаад явахгүй бол боломжгүй. Бас гав ганцаараа байснаар сэтгэл гутралд бодит байдлаас тасрах гэх мэтчлэн аимшигт асуудлууд үүсэх бүрэн дүүрэн нөхцөлтэй. Угаасаа хэлүүлэлтгүй мэдж байгаа байх. Ямар ч байсан миний дүгнэлтээр хэрвээ дэлхийн төгсгөл ирээд эсвэл гадуур зомби тахал гарч ирвэл улсын их дэлгүүр рүү ороод хамаг юмаа цойжлоод нуугцчмаар л санагдаж байна. Тэгэх юм бол ядчил 3 жил аим зоогоод ном уншаад цагийг гоё өнгөрүүлэх нь байна. Хаха. Өнөөдрийн шинэлэг сонирхолтой бичлэгээр надтай хамт байсан баярлалаа. Хэрвээ бичлэг таалагдсан бол мэдээж лайк болон subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Өөр та нарт бас бодож төсөөлсөн сонирхолтой асуулт байвал доор комент бичиж үлдээгээрэй. Би тэр асуултанд чинь хариулт олоод бичлэг хий. Гой санаа байгаа зү. Тийм болохоор комент бичиж үлдээгээрэй. Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдоорой. Баярлалаа. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.